компани 4 ТV-ийн 9 улс орнууд руу экспортын үйл ажиллагаагаа явуулж байна. Жишээлбэл Солонгос, Казахстан, Таиланд, Итали, Швейцар, Америкийн нэгдсэн улс мөн мэдээж хөрш хоёр их орн руугаа бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. Бид олон улсад эх орныхоо нэрийн хуудас нь олж Монгол эх орноо брэнд бүтээгдэхүүнүүдэд сурталчилснаар үндэсний өв соёл, үүх түүхийг агуулсан брэнд бүтээгдэхүүнүүдэд дэлхийн хэрэглэгчдэд хүргэдэг гэлээ. Жилээс жилд хүрээгээ дэлсээр байгаа экспортын бизнес маань бүлээн 2023 оны 11 сараас эхлэн бүгд найрамдах Казахстан улс руу экспортлож эхэлсэн. Экспортод гарч байгаа бүтээгдэхүүнүүд маань Чингис хаан, Чингис Гранд эрхий брэндүүдтэйгээ Алматын хотын харилцагч нараа цуглуулсан One Day of Mongolia хэмээх ивентийн дор танилцуулсан. Зөвхөн брэндүүдэд танилцуулахаас гадна урлаг наадмын номеруудаар баяжуулан бүрийн хэмжээний Монгол өв соёлтой танилцах хүчийг зохион байгуулсан. За тэгээд хамгийн отгон зах зээл маань Казахстан байгаа. Үүнийхээ дагуу шинэ зах зээл байр суурь олох маань мэдээж амаргүй даваа байдаг. Үүнийхээс тул бид нэр олон жилийн туршлага зэрэгсээ үндэслээд бид нар хичээн ажиллаж байна. Апу компани 2022 оноос эхлээд Солонгосын GS25 дэлгүүрээр Алтан гоо брендийг борлуулж эхэлсэн. GS25 дэлгүүр маань Солонгостой 15,000 гаруй салбартай бөгөөд манай Алтан гоо брэнд одоогийн байдлаар 10 гаруй мянган салбарт борлуулагдаж байна. Мөн бид үйл ажиллагаагаа тийж 2023 оноос эхлээд Eden болон Чингис хаан брендийг GS25 салбаруудаар борлуулад эхэлсэн байгаа. За үүн дээр манай монголчууд өөрсдийн үндэсний үйлдвэрлэлээс ос холын Солонгос улсад хэрэглэх болсондоо үндэсний үйлдвэрлэлээ дэмжих болсондоо маш их баяртай байгаа.